За өглөөний минь бидний 3 дахь өдөр эхэллээ. Тэгээ бидэд одоо буудалд биш өөр газар байна. Анугийн эмээнд ирсэн байна те. Тэгээ Анугийн эмээнд бидний дайлах гад. Энэ өөр нь бүр хамгийн анх ирсэн өдөр л эмээнд дуудаад хүрээд ирээ чи хоол хийж ирээ гэдсэн те. Тэгээ бидэд амжихгүй явсараа өнөөдөр л ирж чинь тэгээд энэчнээ эмээ дээр нь цай хонд уучаад тэгээ эрдэнэт рүү хөдлөөд ажил бороо ерөөсөө зогсохгүй байна. Одоо буцаа явах гэний шавар маар байх юм шиг байна. Яа тийм байгаа юм тийм ээ манайхаа. Айгоо. Эмээ сайн уу гэрээ. За баярлалаа эмээ гэртээ ирж байгаа. За тэгээд гоё ээ нөө энэ. Таны гоё харагдаж байна. 18 км-ийн одоо манай хонгор сум байж шүү дээ. Үлгийн нутаг минь одоо багаас өссөн нутаг минь ч гэх юм. Мама хатаа юу болчихсон шүү дээ. Одоо эрдэнэт рүү явах гэхээр бүр гоё байна. Үзээгүй эрдэнэт рүү очиж үзчихсэн. Гэхдээ зүгээр машинаас хальт буугаа тэгээд буцаа явж исэн байхгүй. Тэгэхээр бас айгүй гоё шинэлэг мэдрэмж авах бах. Гэхдээ эрдэнэтэд дуудаж чадахгүй нэг л хоног. За баярлалаа мэ. Гоё бозаар байсан баярлалаа. За. Бид багаж тавина. Тийм шүү дээ. Тэ. Манай дээр би тэгээд байж өгсөн тэгээд. Бас тэгээд чин суудаад юм буудаа хийгээд. Чин суудаад. За бид хэд одоо дахнаас зарим идэх гэж юм хаалч. дахнаас хөдөлгөөн явж байна. Дарааский. Параар идэж байна. Бүгдээрээ параар идэл айгуу гоё ихтэй ичнэ. Яашаа ич байна. Хотоос гарахтаа яг нэг л ээж хувцтай байсан хгүй. Тань тийм ээ хөргий болгоо. Арай зөвхөн өчигдөр зориг орол нэг ээлж хувцаа угаасч. Татдгүй. Гэтэ өчтөр жоох сэтгсэн бол Анугийн эмээгээ дээр ч хувцаа гочихсан гэлээ. Оо тийм биш. Тийм биш. Гэсэн бол үдэд татсан хувцастай. Тэгээ миний өмд чи араа энэ чи өчтөр лечо мечод усаагаад эрдэнэтэд очиж байгаа хүмүүс ойлгоно. амт тэгэлээ. Тэгэл нэг жоохон галтар. Манай хоёр л жоохон гоё цэмгэр очихсан дээ. Аль хоёр вэ? Энэ аа. Яа. Бас ба. Йоо, ганаас нүрэ зогцсон аа. Нүрэ зогцсон аа сая. Амар уцдаг нацсан бүр ёо. Чи бүр амар эвгүй унсаа. Камер дээр харагдцсан. Хойд уралдах юм шүү. Манай машины ахлын гүбэр салаад, уртлын гүбэр салаад сайхан салж гинөө. Ее! Энэ их шинэ эвлүүлдэг тоглоом шиг ингээ ороодох юм. Тэр ч ихтэй салгаж ирсэн шүү дээ. Дугаар муугар ч байхгүй шүү дээ. Ее! Йоо! Амар купрес алгаадсан. Сайн амар донслоодсан юм тий. Тийм савар амар ярьсан. Яг бид ирлээ. Ирчин нэг буудлын гадаа байна. Ийшээ орж үзье. Тэгээд цайгуу таалагдвал шууд орчих гэж бодож байна. Тэгээд одоо ч баг 5:20 болсон байгаа байхгүй. 7-оос бид нар сургалт орлохоор бишээ. Сургалт орохоор зарласан байгаа. Бороо орсоор л байна. Дандаа бороотой л байлаа. Одоо 90 нар гарсангүй. Буудлаа сонгочлоо, өрөөгөө сонгочлоо. Хотод маань гоё өрөөнд орлоо. Хисчүүд нь яах вэ? Бас гоё өрөөнд орлоо. Жаалгаж. За бидэд хувцас солиод усанд ороод аюу цэргийг цоглог болчлоо. Одоо тэгээд сургуульд орох цаг маань бас нэлээд ойрцсон байна. 6:20 болж байна. Нэг 40 минутын дараа сургалт эхлэх гэж байна.
цаг болтой яг гоё таарч байна тий. За ингээл Эрдэнэ тот ингээл энэ харагдаж байна да. Амар хөл хөдөлгөөнтэй. Энэ хэсэгтээ жоохон зах хэсэг нь үгүй юу? Тинчээ парк энэ алсыг харагч өмнө Улаанбаатарт алсыг харагч байсан гэсэн шүү дээ. Ийм жижиг юм байсан юм билээ. За. Бид хичээл орох газраа ирчлээ. Одоо энэ ард байгаа хүүхдийн орд ингээд энэ дотор манай гайд хийж байгаа хайртнаа яа. Манай хипхоп бүжигчин Түшгийн дүү байгаа. За тэгээ ямар ч байсан одоо ирсэн байна. Өнөөдөр боги ганаа хоёр хичээл орно. Ерөнхийдөө бид нарт хажуунаас нь туслахаар ороод халаалт малалтын хэлгээ явчихна. Тэгээ бүгд зэрэг хичээл орно гэж байхгүй. Хэрвээ бүгд зэрэг хичээл орох юм бол 5 6 7 цаг болно. Тэгэхээр ямар ч тач нэг нь ороод. Сэн үү? Сэн үү? Юу вэ? Сургууль цогц ирсэн. Баяш манайх ингээ ирээд эхэлсэн байна. За ингээд манай Эрдэнэ их сургалт ингээд дууслаа. Маш амжилттай бид яриа аягүй гоё игээд, бүжгээ аягүй гоё игээд маш гоё ярьдаг дуслаа. Сэтгэл цадаад бүр ингээд ханаад ингээд бүр юм ярмааргүй тийм гоё мэдрэмж авсан. Тэгээ хүүхдүүд манаас ийм гоё мэдрэмж авсан баха. Бүр 50 дүү ирсэн шүү дээ Эрдэнэт. Тэгээ бүр зарим нь ингээд цусн руу явцсан байгаа гинэ. Тэгээ Эрдэнэт чи амар олон залуучууд байд юм байна. Дараа ирэхдээ бүр томоор хийж одлоо. Үнэхээр гоё санагтаа. Дархан Эрдэнэт хоёр үнэхээр гоё газар байна. Тэгээ манай Эрдэнэт их сургалтыг манай энэ хүн ингээд зохион байгуулж өглөө биднэрт үнэхээр гоё зохион байгуулж өглөө. Баярлалаа. За big dog and big dog. Манай хипхоп сисник зохион байгуулдаг нөө Түшгийн төрсөн дүүн. Төрсөн дүүн тий? Тийм Түшгийн төрсөн дүүн байгаа. Тэгээд бид нарт бас айгүй том тус боллоо. Одоо бид гарч юм идэх гэж байна. Тэгээд гарцгаая. Тийм ээ гайд. Манай гайд. За бид ямар ч хэсэн сургалтаа ороод дуусчлаа. Одоо сул цаг гарч байна. Тэгээд сургалтын дээр бол түлхүү яг бүжиг заахаасаа илүү хөөгний одоо суур хүмүүжил те жишээ нь аав ээжигээ хүндлэх те яг энэс эхэлдэг. Өөрсөн дээр нь тулгардаг асуудлуудыг бас айгүй өөрсдийнхөө мэдих төвшнээр хуваалцаад ойлгуулад бас хуваалцлаа. Тэгээд юу ч гэсэн яг бүжгээс илүү яг иймэрхүү зүйлс илүү заах нь залууч өсвөр насныханд илүү хэрэгтэй болохоор ийм хичээл орсон. Тэгээд бидний сэтгэл санаа нэр 100 200 300 мянга төвч өөртөө нэслээ. Бас ингээд яг хоёр орон нутгаар ингээд дахин Эрдэнэ дээр явсан чинь бид нар яг хөрсөн юм нь Улаанбаатарт бас ингээд хийвэл бас илүү олон хүн ирэх бах таа гэд бодож гин. Тэгээд бас илүү олон залуучууд ялчгүй байгаа болохоор нэг тим юм бодогдож байгаа тий. Улаанбаатарт ч томыг хий гэж бодож байгаа. Би тэгээд яг бүх зүйлсийг одоо харилцааны хамгийн суур хамгийн ингээд зөв харилцааг ингээд бас энэ идтэй жоохон ч гэсэн ойлгуулж байгаадаа бас үнэхээр баярлж байна. Бид өөрсдөө бас тэрний талаар мэддэг болсон. Өмнө нь бол мэддэг байсан. Тэгээ мэддэг болсон болохоор одоо яг дүүнэр та ингээд дамжуулаад хэлэнгүүт манай эд маань ингээд яг хөрх юм ухаар бол ойлгол. За нэг нь тэгээ гоё. За маргаашнаас өөрчлөгдөе гэсэн юм харагдаад байгаа. Хамгийн гол нь ингээд эргээр өөрчлөлт тэр нэг тэмүүлний амар хөөргөс бодоод байгаа юм. За болоо. Тэгээд одоо болохоор бидэд яг юм идэх гээд алинд нь юм идэх вэ? Номаас тийм идэх хүн CFC юм идэх. Энэ бол яг KFC. SFC гинэ. Гоё иднэ. Ядарсан байна, өссөн байна. Хол зам тооллаа. Энэ яг KFC шиг юм биш. SFC гинэ. Яг л KFC-тэй адилхан юм. Энийг анх удаа л харж байна. Тийм уу? Хотод байд юм уу? Өө тийм. Юус хараагүй юм шүү дээ. За 30 минут төлөөс тоолон авлаа. Амар удацлаа. Хамт хайдлаа гэж ярьсан шүү. Тэ зүгээр одоо яг садах болохоор бүх юм окей хайр нарын даа юу. Ганаа нөө өндөр машины ард нөө үсрээд исэн ингээр унтсан юм биш. Гараад үсрээрээ гэсэн үсрэсэн ч юм. Үсрээд шүү. Чи ингээ ирүүгээр унаа. Дуусц. Тэгш. Дуусц.
Дуусаагүй нэг шиг үлдээ. Одоо тэрийг хийх юм. Тэрийг хийх юм бэ. За яг аваад ирэхдээ сонгорсон зүгээр асуух. Аалаа тийм. Аваа юу тэгээд чи. За тийм ээ наа чи ухаантай байж. Халаад ингэрчил та. Аалаа тийм. Ус мусцас. За нэмээд гинэ. За минь аваа явчих тийм гэж очив. За тийм. Би аваа. Чи аваа. Вэ та анууд гэж үстэй анууд. Яа стомэр амар цавцгац бид нар амар хол авсан чаа. Үлсэнд бол хитрхи. За энэ эрдэнтийг ерөөсөө судлаагүй байгаа шүү дээ. Одоо хаашаа юу вэ нэстэ мэдэхгүй дээ. За бид эрдэнтийн гэрэл гол өмсөн дээр Гоё ирсэн. шүү дээ. Одоо ингээд хамаг ажилд дууссан гоё яана тий. Маргааш одоо яаж харина гэдэг нь. Одоо эндээс явахгүй ч дархандаа 3 цаг явж байгаа. За тэгээд дарханаас Улаанбаатар болохоор машинаар 7 цаг явдаг байгаа байхгүй. Зам нь сонир болсноос хойш. Тэгэхээр энэ нийтдээ 10 цаг болох гэдэг тий. 10 цагийн аялал хийх нь шүү дээ маргааш тэгэхээр. Чи унах уу? Энд байгаа юм. За уndi та унийг. Яаварч хүсэлгүй унтна. Одоо гэрэлтэй усныг энд орсон юм шүү дээ. Чи та гурав ихтэй л чи. Тусын дагин шиг хэвт. Тусын дэг шиг. За ингээд туйлдаа ороод буудлынхан гадаа ирлээ те. Тэгээд Миний бүр флогны ордог чи. Флог жоохон гоё дуусдаг болоорой чи. Би өөр зүр хуг дуусганаа. Галзуу болгон дээр суулаа. Ойл байлаа гэдэг дуусдаг. Шууд айн пум гэж авч ирээ. тиймээ дүнснэс чи ямар тэнэг харагддаг юм. Үгүй тэнийг хамт болох юм чи. Чи эрэг байгаа царалчиж. Чи ууд юм. Эрэг байгаа царалчиж. Энэ фрута гэж Тэр нөө унахтаа ингээд ягаа ич те. Зүгээр юм шиг яваадсан чи гинт цус гарцсан юм. Яа. Бид уурын бол энэ ч нэг ортой. Энэ ч нэг бүр том ортой. Ингээ байж байна. Тэгээд Эрдэнэтэд ирсэн сэтгэл бас маш гоё юм. Гэхдээ Эрдэнэт дарахныг бодвол илүү өхөл хөдөлгөөнтэй, олон машинтай, бас жоохон төгжирд юм байна. Өнөөдрийн сургалтанд маань ирсэн хүмүүс одоо бичлэг үзчихээл үнэхээр их баярлаа. Тэгээд та нарт бид нар ингээд бас боломжтой өөрсдийнхөө туршлага дээрээс бас ингээд юмнуудаа зааж өгсөн ч гэсэн эргүүлээд та нарын тэр мэдж байгаа, сурж байгаа, тэр ойлгож байгаа бүхэн чинь эргүүлээд биднэрт бас айгуу том ирч хүч болсон шүү. Тэгээд цаашаага бас олон зүйл хиймээр санагдлаа. Тэгээд Эрдэнэт дархан хоёр бас амьдралынх нь хим маяг нь бүр шал өөр юм байна. Энэ бүхнийг мэддэггүй байсан бас жоохон. юу ч мэдгүй л шүү. Тэгээд Шал өөр. тэгээ ямар ч байсан Эрдэнэтэд байгаа бүжигчд болон бүжиглж эхэлж байгаа сонирхож байгаа залуустайгаа уулзаад бүжигийн талаар ярилцаад бас гоё байлаа. Тэгээд бас тийм өстө мундаг залуучууд байлаа. Тэгээ хамгийн гол юм нь Эрдэнэтийн нэг гок гэж услан руу ихэнх залуучууд нь явцсан байлээ л дээ. Тэгээд ихэнх залуучууд нь явцсан байж хахад бидний сургалтанд 54 55 хүн ирсэн. Тэгэхээр гок руу яваагүйсэн бол бүр 100 гараад явах байсан байна. Тэгэхээр Эрдэнэт бол нэг залуучуудын хувьд бол бүр үнэхээр галзуу газар юм байна. Оо. Чи дойлоо хамт үзлээ да. Яа чи хөөж ирсэн. За бид гурав одоо камера онтраа та өдөржин камер бариад камертайгаа ирэл явлаа. Тэгээд маргааш өглөө босч ирээд уулзцай. За өглөөний минь. Өглөөний минь гурав. Бодгондноос өглөөний минь дэргээ. Тэг шин. За шинэ ойргүй өөрийг хонлоо. 4-5 цаг гэж онтлаа тий. Энэ буудал жоох онцгой буудал байна. Ягаад тэгэхээр шинжгүй хүмүүс зодтолтлоо, хэрэлдлээ, амар шинэлээ тий. Бараг шинжгүй бид гурав бас хамт зодтолцсон юм шиг л байлаа. Вау, гадаа өрөөстэй амар гоё байна ёо. Нэмж бороо ороогүй юм байна. Тэгэхээр бид эдээс явхад арай гайгүй гэсэн. За сайхан холцгоё. Тийм арай. Тийм яана. Тэгшмэн.
Тийм ээ ано. Оо. Тийм ээ болгаа. Оо. Тийм ээ бооги. юм шүү. За бид нар одоо нөгөө нэг амар алдартай цөв хаус руу норд цөв эндж үзэж байна. Гой санагдчих бай. Бид ч одоо дугааргүй замын хөдөлгөөнд оролцоо яваад байгаа шүү дээ. Бүрийн шүү дээ. Үгүй юу энэ мод. Ямар амар сүнс юм уу. Дугсаатна. Тэгээд одоо ингээ Эрдэнэтээс гарах гэж байгаа болохоор жаахан харамсалтай байна. Эрдэнэттэй сайн танилцж чадсангүй. Төв замаар нь нэг хэсэг явлаа. Тэр нэг гэрэлт боломжоор хальт орсон. Тэгээд өөр юу үзлээ? Сая буудлаа үзлээ. Өөр нэг юм үзэж харж чадахгүй л явлаа. Одоо нэг цөв хаусын үзчихэл. Тэгэл явах нь даа. Энэ Аногийн пида гэдэг цөв юм байна. Энэ ч болгоны шарсан төмөстэй хоёр байна. Богийн пида. Ганаг баян цөв. Баян цөв. Рич цөв. Энэ л үнэхээр гоё юм байна нөө. Бид ганаад алтархал сууч. Энэ бэлгийн ногоотой. Минийх бүр хамгийн хөөрэ ногоот юм. Энэ нар жоох арга юм. Миний ногоотой шүлнөөс ийм хэмжээний Би амар сайн төрөөж өгсөн байгаа. Миний шүлтэй болгоо. За ямаа дэ туслаа. Нар гарсан байна. За биднийг явах гэж цаг агаар бас айгу гоё юм да боромоор орохгүй. Шоронд суухгүй нэ. За дугааргүй машин авнаад явъя даа. Цонх монхон болохгүй халуун болчих. Бэрж бөгөөс. За Эрдэнэтэй алдар цөв авч орлоо. 60 сайхан л байт юм байна. Вау, сам шүү дээ. За Улаанбаатар орно. 0 Оо за. За тэр хүртэл такси ирсэн юм уу те? Болно шүү дээ. Километрээр явал болно шүү дээ. Одоо бас нэг За 10 цаг жолоо ярих чинь одоо ямар сэтгэл төрж ин доо. Үнэхээр гоё байна. Хүндтэй өөрийг гүйцэтгэж байгаа. Look at what you see. Манайха ингэм бэ? Хөдөл зүрч тэнийг юм шүү дээ. Бидний бүрээр эдэг гэж яагаад За гоё. 10 цаг явах чинь юу гэж бодож байна дөө? нутгыг Бид нар ингээ Эрдэнэтээс хөдөлж байна. Эрдэнэттэй баярлаа. Гоё хүлээж авсан шүү. За ахынчуудаас аягүй гоё хүлээж авсан шүү. Үнэхээр их баярлаа. Бидний сургуулийн дээр суусанд баярлаа. Дараа 100 бүх зүйл баяр. Бэрээ. Окей, бай. Бай. Аногийн хоолны Хоёр ахын. ууцаа. Жид уусмасаад Энийг хөрх эргүүлж байгаа дотроос нь төмөс гаргаж ирнэ. Бөөргөрөө гаргаж ирнэ. Тэрийг нэг ганц хоёр хазангуудаа буцаагаад хийгээ ихэж хийснээ буцаж хомжийн. Тэгснээ энийг за энийг дахнаас гараад үлдсэний нийтнэ гэл. За манай хонгор хөлгийн нутагт ирсэн. Энэ сургуулийн цэнхэр нь тэгээд одоо би таарч нэг хараад үзээ нэг яриадсан шүү дээ. Одоо энэ нэг артлах нь одоо тэнцээ кантнер байсан байхгүй юу? Одоо яг тэнцээ кантнер би тэнцээ байлж байна. 5 гарц зүгээр ганцаарх нь. Манай найз зүгээр нам хараад тусаад байсан. Би өөр зүгээр. Гүлийн юм шиг зодож байгаа шүү дээ. Чи зурм лүүлээ? Сайн уу? Чигэр нааш. Чихэр. Гой чихэрээ наачаа. За мэ. За баяртай. Баярлахгүй юу? За баярлаа. За боогиогоо нэг хөрсөн дээр нь хөвтүүлээ да. За хөвтөрөө бооги. Гац. Чи нэ бодолтон дээр баац юм хаашаа. За хөрсөн дээр ганц чи. Хүмүүс чи хөрсөн дээр хөвтөддөг шүү дээ нутагтай яриад. Хөвчөөч та ганц. Та манай өвлж юм уу? Өө чи нэг хөрсөн дээр ганц хөвчөө шүү дээ. Ямар ядаргаа. Хөвтөөч. Энд чи ингээд зүгээр ингээд бүх ногоо ургадаг, шивгаад бүр помидор ингээд бүх ингээд ногоо энэ чинь тардаг. Тийм үү? Энэ чинь ингээд битүү үлж байгаа баг 20-30 хүртэл байсан шүү манай. Сараа. Нэ үлж чинь ингээд туул моол төрөллаад гэж. Гой газар юм уу? Дурсамж чинь үнэт чинь. Өссөн газар их гоё л да тий. Өссөн газар их гоё идэг ш та. Одоо хэдүүлээ бүр хөгшрөөд ирэхээр бүр гоё. Богийн хамаатан гараад ирлээ. Бац та хамаатан бүгсаач.
Сэвэр инээдтэй зэ би таагаар тэрч. Тэр зураг авах гэсэн байхгүй. Тэгэл энэ богийн хашаа юм биш энийсээ хараа хамгаалж байгаа. Би наад чи хамаатан штэ гэж. Нөөт хамаат юм уу гэж. Удайкагийн дуу юм байна. Одоо санаж. За дараагийн газар руу явцгаая. Шоколад. Нэг юм. Хайлсан шоколад ч гарч. Нэг тийм. Манай машинсаа баах шоколад идээ да. Ганаас өрхөн мэдтгүй юм байна. Мэдхгүй шин шаг дээр л өрхөн гэдэг. Чингаа дээрээ цааш яваад гэдэг. Тийм Монгол хүмүүс өрхөн мэдхгүй лоо. Боо. Нээ ихтэй өрхөн арах гэсэн хаалт байсан. Одоо тийм өрхөн. Хаг нөхгүй. Зя бидний хоолны сонголт. Гулаш үдэн өндөртөө. За сайхан болцоорой. Чипийн нэмтэй чи хоёр. Интлийн гэрэл ингээ шахаан дуудтай тагтай болсон. Яллагж байна. Хүү яач. Хотын салбитик шууд хатчих шүү дээ гэрэл дээр бараг. Тийм хараа. Дугаар харагдах байсан. Аадлаа. Дугаар. Одоо зүгээр. Угнаас байгаа гэнэ. Яа. Нөр амирна тэ. Юу чарагддаг вэ? Яг шороо муу юм уу? Үнэлтэй. Биш ээ. Манан байна. Манан байна штэ. Манан байна. Арай чи ийм их шороо байна гэж баймаргүй. Ингэж Гэтэ ман ч нөгөө боо Шороо биш. Юусэн шороо биш. Оо манан биш шүү дээ. Тийм ээ. Тийм ээ. Оо сайхан чийл. Оо солонгост яг юм байна. Тийм солонгос яг юм байлээ. гэтэ ман Нөгөө тэр машин явж байгааг хардаа. Байж их юм уу? Бэжи. Цайж за ёо. Би тэд буугаад ирсэн байна. Манан яг ингээд нэг юм уур чигшүүлэгч байдаг шүү дээ тий. Усаар яадаг яг тийм ширхтэй юм байна. Хаана нэрэ. Йоо энэ ирчих шүү дээ. Яа яг Тэр хоёр ийм аа. би чигээрээ гүйж сахгүй. Тэгээд энэ чи харахгүй байна шүү дээ. Тэгсэн чи яг бог юм уу ганаа юм яг зогсоо нэг хүний дүрстэй хар юм. Харсан чи нэг сэнэ цаасаага буцаана. За хүлээж. Энэ амар үтэй шүү. Тийм. Хитэж дуусахгүй цаам За би энэ гэрлэг унтраачихад үү. Унтраагаад иш халаад үтстэй. За гэрлээ унтраасаа. Йоо. Ёо амар юм бэ. Ёо. Нэг юм нас ухтаад байгаа санагдах юм. Ёо. Ёо ямар югүн бэ? Амар юу суусахгүй ингээд зам байгаа. Мангар том зав. Ийшээгээ битүү том зав. Хөөе, анаа. Одоо очлоо. Анаа айгаад байна гэсэн шүү дээ. Тэнд бас хөөрхий юу ч харагдахгүй. Гэтэ яг энэ зам Харж лээсэн л та. Гүүх бол үнэхээр Ийм их хэмжээгээр нь ерөөсөө харж ирсэнгүй. Мангар том зам байгаа. Тийм шүү дээ. Юу вэ? А энэ А хүүдл одгийн зогсоол байна шүү дээ. Тийм штэ. Тийм байна. Би бол харж байгаа. Йоо би сая таалаа ярьгүй. Йоо бид хэд сая яг хөдлөө одгийн нэг тасралгүй юм Юу үргэлжсэн. харагдах болчихлоо. Хөөх ямар юм. Одоо бож болохгүй ч гэсэн хоёрох. Би сая бидэд бүр яг Stranger Things шиг харахгүй газраар мангаар гүүгээд. No serious шүү дээ. Ёо. Симагийн Find Me тавьж байгаад гүүгээд бүр ёо. Гой мэдрэмж А авдаг. энэ зүгээр ардаас хэдэн машин аваад байгаа ахнаа шиг санагдчих. Би тайм дагуулаа яваад очих шүү дээ. Гэтэ энэ гэрлүүгээ буцаж харилт их адал явдалтай байна. Данч. Манай одоо жоох ихтэй байна. Одоо бүр арай ихтэй. Тий, одоо Хөөх бүр- хэмжээнд өрөөд шүү. Бүр ерөөсөө харагдахгүй шүү. Яг бүр юу ч харахаа болчлоо. Одоо. Энэ яг демог орно гэж бид нөө. Чин бүр Энийгээд. хэлсэн шүү дээ. Хөлөрт. Нөө нөө. За хашаа харцгаа бид нэрээ. Бах машин байгаа. Тамарсаа гараад байгаа юм шүү. Манай дүүн нэрхөө. Энэ мандаад дуусчих юм аа. Бид гээд сайн мэдгүй байх чи. Ой би сая толгоо хайлтаар сормоос норцсон байдаг үү? Йоо яар үнэтэй вэ?
Нөө хат мөн үү? Энэ уусаа цуваа олж явахгүй бол төрх юм ээ нөө. Тийм ээ. Яа нэт хідүүлэн мэддэггээд хоньс даах чигч байна. Дагаад. Биднийг дагуул нарныг ирэл. Сэйдлээ амар зүү газараа буугаад гүүгээ засамлаар гүйцэн явшиг тий ёо. Таанаа ийм таймингтэй ч. Хөө хараагааг болоо тий. Тийм ээ. Тэ өмнө нас яаж нэг хөдөл авдаг орсон юм гэдэг нэр үнэхээр учиртай юм аа. Багсчаа. Яа тий байлээ тий. Чайны зүгээр өөр дайм юм байсан байна. Өөр ертөнц рүү орж байгаа ч ирлээ. Харин тэглээ тий бүр яг ярьж ирж байгаа. Утаа байна. Хүн цонхоо голох гэсэн чинь цонхоохоо утаа орж ирлээ. Гинт амар орж ирлээ. Биш нөө. Үсээ зүрсэн юу? Гүй манай. Манай. Пункт гэл зохиол авдаг. За бид нар одоо манай гэрийн гадаа ирлээ. Харах гэж байна. Их юм болчихж ирлээ тий. За бай. Аяллахын тухай нэг үгээр тэс хөндлөн мэдрэмж. Аяллахын тухай нэг үгээр Адлын удалтай кино байлаа. За аяллахын тухай нэг үгээр 90 бас сайхан байлаа. За тэгээд энэ аялал маань ийм сайхан гоё дурсамжтай дурсамж болоод үлдсэн байв юм. Харин одоо булгаа бэлгээ бид гурав. Дахин дараагийн аялал руу орсон байна гэж. Тий, дараагийнхаа аялалтаа орцоо. Эд өрөнцөө явж. Би бүр ирсэн байна уу? Тэгээ бид гурав одоо Туркт ирсэн. Байж гэн дараа гих болоогүй да. Тэсээ яд хүлээж байгаа нэ. Тэгээ бид гурав бас яг тэр дорны дийлэхгүйгээр бас яг Монголдо очиод дийлэх учраас бас нэлээд удажээж орох байхаа. Тэгээ тэр болтол сайд маань хүлээж байгаарэ. Тэгээ яг одоо ийм газар ирсэн байна. Энэ хүртлээс ирэх гэж бид гурав ямар зам туулж ирснийг та нарт мэдэхгүй л байна да. За. Тэгээ дараагийн бичлэгүүдээр уулзцаая. Яа. Цагаа. Хамт баяртай ч. За. За тэгээ дараагийн бичлэгүүдээр уулзцаая. Дараагийн бичлэгүүд бүр их сонирхолтой байна гэдэг итгэлтэй байна. Тэгээд дараагийн бичлэгүүдээр уулзцаая баяртай. Bye.